Тоосонцор нь агаар дах нарийн ширхэгтэй тоос шингэний жижиг төслүүдээс бүрдэнэ. Байгалийн болон хүний үйл ажиллагааны явцад тоосонцор агаарт шууд хаягдахаас гадна өөр бусад хийн бохирдуулагчид агаарт хоорондоо нэгдэн хувирч тоосонцрыг үүсгэнэ. Тоосыг хэмжээнээс нь хамааруулад PM10, PM2.5, PM1 гэж ангилдаг. 2.5 микрометрээс бага аэродинамик диаметр бүхий тоосонцрыг нарийн ширхэглэгт тоосонцор буюу PM2.5, 2.5-аас 10 микрометр хэмжээтэй тоосонцрыг том ширхэглэгт тоосонцор буюу PM10 гэдэг. 10 микрометрээс бага хэмжээтэй тоосны богино ба урт хугацааны нөлөөлөл нь уушиг, зүрхний өвчлөл, нас баралтын нэг хүчин зүйл болдог. Тоос нь амьсгалын замын халдварт өвчний өртөмтгий байдлыг ихсгэх бөгөөд амьсгалын замын архаг өвчнийг сэтрэх нөлөөтэй. Зүрх уушигны архаг өвчтөй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа удаан хугацаагаар байх болон гадаа биеийн хүчний хүнд ажил хийхээс зайлсхийх, архаг хууч өвчтөй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Мөн цэвэр агаарт салхинд гарах болон амны хаалт зөөх хэрэгтэй.